сайн байцгаана уу? Гэртээ яг хуцтай тавтай морил. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ бидний бие махбодыг маш гоё тайвшруулж бидний энергийн судлуудыг ингэж гоё нээж тэр нөгөө салхируулна гэж ярьдаг те. Маш гоё бидний нөгөө амьсгалын замын эрхтэн систем за тэгээд дотгошоогоо тэр бодисын солилцоог ингэж зөв голдролт нь явуулах тэр бүхэл зүйлүүдийг гүйцэтгэж яадаг ийм канал энергийн судлуудыг цэвэрлэх тийм амьсгалын дасгалыг үзнэ. За тэгээ энэхүү амьсгалын дасгалыг та өглөө хийсэн болно, орой хийсэн болно, унтахынхаа өмнө хийсэн болно. Өглөө жишээлбэл та хийхэд таныг маш гоё бясалгалд бэлдэж өгдөг. За орой унтахынхаа өмнө хийхэд таныг маш гоё амрааж тайвшруулж тэр унтахад тань бэлдэж өгдөг гэсэн үг. За ингээд хичээлдээ орцгоё. За тэгээ энэхүү хичээлийн маань бас жирэмсэн хүн ялангуяа эхний 3 сартай үедээ бол за ер нь жирэмсэн хүн хийгээд хэрэггүй. Тэгээд бас нөгөө айхтар тийм астамтай тий астамтай нилээн тийм гүнзгий ийм харшил астамтай хүмүүс бол хийгээд хэрэггүй. За бусад хүмүүс бол окей болно гэсэн үг. За бүгдээрээ хамгийн чухал нь маш гоё юм зөв цих суун. Хэрвээ та энэхүү байрлалыг жоохон л бүхтийгөөл те та зарим хүмүүс яг дийлэг хүмүүс гайгүй те зарим хүмүүс болохоор юм архаг юм бүхтгэр хүмүүс идэх те ийм бүр архаг бүхтгэр ингээд тэнийг чадахгүй ийм хүмүүс хийхэд бол бас хэцүү баг хийгээд хийхгүй гэсэн үг. Та эхний үед маш гоё юм нуруу өндөр цих сууж иж энэ бариллыг яг тэр утгаар нь зөв тэгж тэр каналууд хооронд ийм амьсгал зай оруулж хийн. Эсвэргээрээ та жоохон л бүхтийх юм бол таны тэр нугалмууд хооронд таны тэр бие махбод дотор чинь ийм таны тэр суугуудыг чинь хаагаад байгаа учраас тийшээгээ ингэж амьсгал оруулахад эсвэргээрээ таныг бүр эвгүй таагүй байдалд оруулах тийм боломжтой байгаа. Тийм болохоор маш гоё өндөр цих сууж өгнө. Тэгээд хэрвээ таны сууж байгаа суудал тань эвгүй байвал та өөрийнхөө суудлыг засаад тэгээд та суудлаа засаад цих сууж чадахгүй бол манай өмнөхтэй суудлаа ажиглах йог гэсэн хичээлийг бас үзэж болно. Тэгээ маш гоё эвтэйхэн цих сунаа гэсэн үг. За тэгээд энэ байрлалыг та хийгээд сурчих юм бол энэ таны амьдралд бас маш том хөрөнгө оруулалт оруулахаар маш гоё амьсгалын дасгал байгаа. За тэгээд маш гоё өндөр цих суугаад нүдийг хянаад тэгээд тайвшраад амьсгалаа ажиглаад орчин тойрныхоо чимээг бас ажиглаж сонирдоод тэгээ сайхан тайвшраа сууя. Тэгээ анхаарлыг хамрынхаа үзүүр дээр авчираад ердийн гүнзгий амьсгал авч гаргана. Айл болох амьсгалыг хүчлэхгүйгээр ингэж зөөлхөн алгуурхан гүнзгий амьсгал аваарай. Тэгээд айж авах юм таны хамар гоё чөлөөтэй байна уу те таны хамар болоод амьсгалын замын эрхтэн тогтолцоо чинь тэр чигээрээ гоё чөлөөтэй ингэж амьсгалахад саадгүй орсож гин үү тэрийг ажиглаарай. Тэгээ та бүгд маань аль хэдийн хамраа маш гоё цэвэрлсэн байгаах гэж найдаж байна. За зөөлх амьсгал авч гарахтаа нүдээ нэ. За тэгээд бүгдээрээ 7 хуруу дунд хуруугаа дотгошин нуглаад тэгээд эрхий хуруугаа баруун гарыг ашиглана. Тэгээд баруун гарынхаа эрхий хурууг баруун хамар дээрээ баруун хамрынхаа нөхдөр за тэгээд энэ ядам хуруугаа зүүн хамрынхаа нүхийг ингэж зүүн хамрын нүхийг хамрынхаа зүүн нүхийг ингэж таглахаар яг ингэж бэлднэ гэсэн үг. За тэгээд эхлээд бүгдээрээ амьсгалаа гаргаад баруун хамраа таглалаа. Тэгээ амьсгал аав. Тэгээ ядуу хуруугаараа таглалаа. Амьсгалаа гаргана. Амьсгал аавна.
Тэгээ эрхийн хуруугаараа тагиллаа, амьсгалаа гаргалаа. Айл болох бүх амьсгалыг гаргаж өгнө. За ингээд нэг тойрог болж байгаа. За одоо бүгдээрээ нүдэ анжаагаад, бүгд сайхан нүдэ анжаагаад айл болох амьсгалыг авахдаа бүх амьсгалыг авна, амьсгалыг гаргахдаа бүх амьсгалыг гаргана гэсэн үг. За баруун эрхийн хуруугаараа хамраа таглаад амьсгал авлаа. Ядам хуруугаараа таглаад амьсгал гаргалаа. Эрхийн хуруу чинь баруун хамрынхаа нүхнээс салцсан байгаа тийм ээ. Амьсгал авлаа. Эрхийн хуруугаараа таглалаа. Зүүнээрээ гаргалаа. Зүүнээрээ амьсгал авлаа. Ядам хуруугаараа таглалаа. Баруунаараа амьсгал гаргалаа. Амьсгал авъя. Эрхийн хуруугаараа амьсгал хамраа таглалаа. Зүүнээрээ гаргая. Зүүнээрээ амьсгал авлаа. Ядам хуруугаар таглалаа. Баруунаараа гаргалаа. Баруунаараа авлаа. Эрхийн хуруугаараа таглалаа. Зүүнээрээ гаргалаа. Амьсгал авлаа. 5 дахь тойрог. Хамраа таглаа, зүүнээрээ гаргалаа. Баруунаараа гаргаж байгаа юм байна шүү. Амьсгал авлаа. Эрхийн хуруугаараа таглалаа. Зүүнээрээ гаргалаа. За тавьшиг гарыг булгаад нүдэ айнатай чигээрээ өөрийгөө ажиглаарай. Зарим хүмүүсийн толгой эргэж магадгүй, дотор нь муухай эргэж магадгүй, таагүй мэдрэмж үүсэж магадгүй. Тэгвэл та болгоомжтой хийн гэсэн үг. Зарим хүмүүс илүү гоё сэргэлэн сайхан тааламжтай мэдрэмж мэдрэнэ. За зөөлхөн нүдэ нээгээд. За ингээд сая энэ удаагийн бичлэгээрээ бүгдээрээ 5 тойрог хийлээ. Тэгээ та ерөнхийдөө одоо техникийг сурчсан те энэ бол 2 3 үзэл та окей өөрөө хийж чаддаг болчихно. Тэгээд та хэрвээ өглөө нэг тийм сайхан ажилдаа явахаас өмнө төвлөрч суудаг нэг бясалгал хийя гэж одоо оролддог болвол яг энэ хамрыг сайхан цэвэрлээд энэ нади шот танаа дасгалыг ингээд хийхэд амьсгалын дасгалыг хийхэд тэнийг одоо таны тэр нөгөө баруун зүүн талын ургал мэдрэлийн систем тэгээ таны баруун зүүн тархийг хүртэл маш гоё сэрэж ингэж үйл ажиллагаанд бэлдэж өгдөг байгаа. Тэгэхээр таны бясалгалч гэсэн маш аятайхан явагдана гэсэн үг. За тэгээд орой унтахтаа болохоор хийгээд үзэхээр илүү гоё сайхан тааламжтай унтдаг байгаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлдээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Өдрийг дүүрэн сайхан өнгөрүүлээрэй. Намасте.